Тамих гэж чухам юу вэ? Энэ бол нэг зүйлийн хор дургамал шүү дээ. Тэгэхээр тамих татна гэдэг чинь тэр хорны нунтханд гал авалцуулаад тэрний түүмрийн бүх утааг эрүүл үүшиг саруул ухаан руугаа юулна гэсэн үг. Үүшгээ өөрийн зүухнаа яндан болгоно гэсэн үг. Эрүүл ухаанд багтангүй хэрэг шүү. Та уг нь эрүүл саруулхан байж. Таны нөв чинь тамих хэтэрхийх татснаас болсон. Тэгэхээр та одоо тамхинаас гарах хэрэгтэй байна да. Хүмүүс амгалан нойрсох шөний нам гүмээр үүшгний мэнгэртээ энэ хүн тамхины донгоор утаан угжаан гүйж байгааг харж байгаа биз? Өөрийнхөө төдийгүй өлгийтэй хүүхдээ үнэн чханя өрөө тасалгаагаа утаагаар утаж хороор хордуулж байгаагаа энэ хүн мэддэгч болоос. Тамхи хүн хэдий чинээ хорооно, тамхи тэр хүний насыг төдий чинээ хороо. Тамхиг Монгол ардын цэцэн үгэнд ажилгүй хүний зугаа, айлгүй хүний цэнгэ гэж хэлдэг нь хор вэж үг бишээ. Үнэн дээр утаан цэнхэр хор бүтээх ажлын садай. Энэ хүн хийж бүтээх ажлынхаа цагийн нэгэхэн хэсгийг тамхи татан алдаж цэвэр ариун орчноо бохирдуулсаар л байна. Хамрын тамхиар чамир хацгаад хүмүүс сүүлийн үед олширч байгаа нь гаан харамсал. Та бас хамрын тамхи татдаг юм. Эмчи хувь тань зөвлөхөд наадах чинь бас л хор. Уушханд шууд нөлөөлдөг хор. Бол. Зүйтэй. Танд зориг төвчээр аль аль байна. Өглөөнөөс хойш өдий төдий тамхи татсан энэ хүний оюуны гэрэл ундран бүүдиж нүдний хараа сүүмийн ирээжилж байна. Энэ бол ажилдаа ядарсных биш ээ. Тамхиндаа хордсных. Үнэрлэх, амтлах, сонсох, харах хэрэгтний үйл ажиллагаа сулран сарнисных шүү дээ. За та нар харцгаа. Үүшгний гуурсан дундуур утаан мага ингэж шургаж хар толб тогтоодог. Энэ бол уушгинд тогтсон хорт ус. Аминд хөрөх өмнө үгийн толб. Нэг өчүүхэн толб усыг өсгөн харвал ийм байдаг. Хэрвээ энэ хүн тамхи татдаггүйсэн бол амьд биеийнхэн дотор талан нүгширсэн ийм уушиг тээж явахгүйсэн. Тамхины утаанд нүүрс хүчлийн хий, цуу, шоргоолжны хүчил, синилийн хүчил, шүвтэр, аммиак, спирт, никотин зэрэг аюултай хорнууд байдаг. Мөн тамхины утаанд өмнө үүсгэгч бодис байдгийг эрдэмтэд баталсан. За одоо энэ хорууд нь амьд организмд яаж нөлөөлдөг? Янз бүрийн тамхинд аль хэрэг хэмжээтэй байдгийг авч үзье. Ганц тусал синилийн хүчилд хүн өхөн. Хоёр тусал никотин нохоо алгах чадaltaй. Тамхины жинхэнэ хор биш. Утаанд нь ийм хүнийг сүйдлээ. Зөвхөн утаажуулсан нэг тусал ус шүү дээ. За одоо задгай савнд хийж тамхиар утаад үзье л дээ. Туулаа, мөн ялгаагүй. Нэгээс хоёр ширхэг янжуунд амал. Ширхэг янжуур 7 хулгын хөлөөх чадaltaй. Нэг хайрцаг тамхи бодмал алж чад. Манай ард түмэн арх 10 насны хулгайч, тамхи 5 насны хулгайч гэж маш онож хэлсэн байдаг.
тамхи чиний цусны даралд ихсэж судас нь хадуурдаг. Хатуурсан судас агшгсан хтан муудж нарийсан. Тэр нарийсан судас цусны эргэлтийг удаашруулан боосноос тэрхүү их даралтыг тэсвэрлэлгүй судас тасарч тархинд цус харуудаг. Уг нь хүний зүрх зангидсан гар шиг авсаархан байх ёстой байтал тамхичны зүрх адууны зүрх шиг томрон өгснгийг хараа биз? Энэ бас л тамхиных. Үйлчлэгчин ариун цагаан хөдөлмөрийг хэн сүйтгэдэг? Ширээний өнцөг, цэцгийн сав, сайн цэвэрлсэн шалыг хэн буртгалдаг? Цэвэр тонголог орчноо хэн бахирдуулж байна? Харцгаа. Энэ хүний эзэмшдэг суур машин яагаад зогсон? Саатлгаар уу? Үгүй. Ажил тарах болоо юу? Үгүй. Яагаад ч үгүй. Тэгээд юу болов? Харав. Тамих. Цаг бол алт. Минутанд манай барилгачид 4900 төгрөгийн барилга угсралтын ажил хийж, манай худалдааны ажилчид 14000 төгрөгийн гүйлгээ хийдэг билээ. Энэ хүн ганц удаа тамхи татахтан ажлын цагаас 5 минут хумсаллаа. 5 минутанд гутлын үйлдвэр 50 хос гутал үйлдвэрлэж малайхын уурхай 13.5 тонн нүүрс гаргадаг. Нэг хүн өдөрт 10 удаа тамхи татвал ажлын цагаас бараг 1 цаг алдах нь 1 цаг. Энэ баг хугацаа биш шүү. Хагас ажилдаа бүтэн цагтай ийм хүмүүс энд тэнд мэрсэр байдаг юм даан чарвслаа. Дугуй хайрцаг дундих нингэн цаас нийтийн гэж тамхичид хөөрлөхөн ярьцгаа. Тэрнийг хөндлөнгөөс нь ажвал ийм л инээдэмтэй. Тийм л арчаагүй харагддаг. Тамхи зөвхөн мартад амьдрах наснаас хороогоо зогсохгүй. Улс их оронд гай хохирол учруулах нь олонтой. Олгоомжгүй тамхичны хайсан ганц ширхэгчүүднээс унтраалгүй ирсэн тамхины шил иймхүү өмч хөрөнгийг сүйдэх төдийгүй ой бичээрийг үнсээр хийсгэж тэрч бодгоо хүний амнаас усруулахыг тамхичид санал хэлв. Дунд зэргийн тамхичин өдөрт 3 төгрөг 15 мөнгөний тамхи татдаг гэж бодъё. Тэгвэл нэг тамхичин жилдээ 1500 төгрөг. 20 жилд суудлын машин авч хөрөх үйс хайрын мөнгө утаа болгон замхруулж дүүрнээ дундруул. Баатар чирэг эрлэхэг зориг гэгч эрүүл мөн, баярламаар сайхан багтмаар гоо гэгч эрүүл мөн. Хэн эр зориг хатуужил төвчээртэй бод эрүүл мэндийн дайсан ажил эрдмийн садаа тамхинаас гарч чадна. Манай тамхи татдаггүй хүн олон бий. Тэд тамхины утаагаар биш хээрийн цэнгэг агаараар хамтлаа амьсгалж залуугийн цог идрийн явхлан илтгэх юутай хямарлаг байна. Та тамхи татдаггүй? Үгүй. Тамхи татдаггүй? Үгүй. Та тамхи татдаггүй? Үгүй. Үгүй. Тамхи татдаггүй? Үгүй. Эрүүл мэнд сайн сайхны төлөө эмч зөвлөд. Тамхинаас гарцгаа.